би хэрэг гэдэг өвчнөд байжгаад 6 жилийн өмнөөс эхэлж ингэж хэрэглээд одоо ингээ үр дүнгийн ингээ үзээ явж байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдөр Тэнтүрэн тосныхон өр бүтээлээс танарт танилцуулж өгье гэж бодож байна. Хэрэг өвчин бол ерөөсөө миний жижиг үеинүүд. Жижиг үеинүүд бол маш их өвдөж ихэл суушраас жижиг үеинүүдийн төрхэд би орой бүр ингээ гялуурууд нааж ингээ хонуулж хүртэл байсан. Тэгээд одоо ингэж байхад ингээд хонуулаад ингээд өглөө дахиад ингээ массаж хийгээ өвчин бол маш түргэн намддаг. 2-3 хоноод би энэ өвчин намдаад өргөжлүүлж хэрэглээд байхад дахиж тэр газар яаран өвддөггүй ийм гоё үр дүнтэй. Гарандаа хөлөндөө гар хөл хоёр, миний хөл гар хоёр л ерөнхийдөө асуудалтай. Том үеинүүд бол ерөнхийдөө гайгүйсэн. Сүүлийн үед яг зүгээр даарч төлсөн болоод яг том үеинүүд өвдөж байсан. Тэр идэртээ ингээ хэрэглээд орой унтахтаа би сайхан ингээ төрхэд массаж хийж байгаа. Тэгээ сайхан гялуруу тавиад ондог. Хонуулаад өглөө аваад дахиж тосон төрхэд сайхан шингээчээд тэгээд ажилдаа явдаг. Орой ирээд ингээ дахиад үргэлжлүүлээд ингээд нэг за 3-5 хоногт энэ гялуурууд наагаад хонцсон байхад ер нь өвчин намдчихдээ их сайхан болчихдээ. Тэгээ Тэнтүрэн тос маань одоо үр дүнгийн хувьд бол маш сайн. Өнөөдөр би хэрэг гэдэг өвчнөд байжгаад 6 жилийн өмнөөс эхэлж ингэж хэрэглээд одоо ингээ үр дүнгийн ингээ үзээ явж байна. Миний бие бол өдрөөс өдөрт ингээ сайжирч байгаа. Одоо ч би Тэнтүрэн тосоо янз бүр бүх юмдаа хэрэглэж явдаг. Тэнтүрэн тосууд маш үр дүнтэй байдаг учраас Тэнтүрэн тосыг одоо хүн болгон авч хэрэглээсэй гэж хүсэж байна.